За сайн мэцэн үзэгчдээ Үүлэн дунд подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор Armata Production-ы жүжигчин Темка. Хай. Атрап ширүү. Хей. За сайн байна уу? За сайн. Сайн байна уу? Сайхан хаварч гинөө. Тий, сайхан хаварч байна. За амьдрал хийрэндээ сонин сайхан. Ойрын уран бүтээл. За тэгэл ойрдч тайван л одоо тэгэл шинэхэн аавынхаа одоо шинж гэж одоо хуучрлаа дөө. Аавынхаа ажлыг хийгээл за тэгэл сайхан нэг кино өдөр нутгаар авч аваад тэгээд гаргачаа одоо сайхан IPTV төгчлөө. Хамтлаг гэд нэртэй. Одоо жишээлбэл чи чинь жүжигчнэр сурж исэн. Би чинь яг сураад төгссөн. Тэгэхээр яг нэг жүжигчин хүмүүсийн нөгөө нэг сураад оюутан байхад киноны арай албанд ажиллах, за эрэгтэй хүүхдүүд гэвэл камерын хөлзөөгөл гүүх гэдэг ч юм уу тиймэрхүү жүжигчнэр сурж байгаа хүүхдүүдэд тулгардаг бас нэг асуудал. Төгсөөд нэг ажлын байр хэцүү шүү дээ. Тийм асуудал хөндсөн кино хийсэн. Тэгээд тэрийг яг жүжигчнэр сур төгсөн хүүхдүүд үзүүл яг ойрхон байх гэж бодоод жоох эмзэглэл дээрээ ч юм уу тий. Тийм зовлон байна. Тий. Хэцүү шүү төгсөөд ажлын байр ховор шүү гэдэг зүйлийг хойч үдээ. Өвлөлөн үлдээсэн тиймэрхүү кино контент хийсэн байгаа тэгэхэд. За IPTV бүгдэнд нь орсон уу? Үгүй одоо нэг ээлж дараатай л нэг манай продюсер маань гэрээ хийгээл яваад байгаа юм шиг л. Одоо ямар ч Univision Look TV-д дээ шүү дээ. Шууд киног реклам гэдэг. Үзээрэй хамтлагийг үзээрэй. Тий. Тийм л байна. Одоо тэгээд удахгүй бас Солонгос руу явах гэж байгаа. Анх удаа Хилэндээс алхаж байна. Киноны нээлтэнд орох гэж байгаа. Бас нэг сая 101 тоглосон. Өмнө 2 жилийн өмнө тоглосон кино маань сайхан бас нээлттэй хийгээд. Тэгээд тэр маань одоо Солонгост нэгж байгаа. Тэгээд дараагийн ангиуд дээр нь бас ахны харагдаал Солонгост очиж хэлэх юм шиг. Яа. Тоглохгүй бол за ямарсан эртфэрж авсан юм байна. Тэгээд өнөөдөр дүүгийнхаа подкастэнд, Үлэгийнхаа подкастэнд Үүлэн дунд гэдэг ийм гоё вайпта подкаст нөрөгцөндөө баяртай байна. Тэгээд та нар маань ойрхон байгаарай. Бидний төцөг байгаарай. Үүлэн дунд. За хоёлаа яриагаа гоё асуултнаас эхэлнэ. За эхний асуулт маань ийм ерөнхийдөө нэг амарч асуулт гэж 10 жилдээ ямар хөгжсөн бэ? Гоё 10 жилийнхаа турсамжаас эхлээд ярина. За 10 жилдээ бол ер нь угаасаа яг одоогийн миний энэ контентн дээр гарч байгаа дүрүүд гэдэг шиг хөдөлгөөнтэй, сахилгагүй тэгсэн мөртлөө бас нэг тийм ч амар тийм одоо юу гэдэг нэг тийм тэнэмэл биш. Зүгээр яг ийм сахилгагууддаг юм дээрээ сахилгагууддаг байсан. Одоо жишээлбэл ангийн урлагийн үзлэг болох ч юм уу тэрийг манлайлаад удирдах зохион байгуулцдаг. За тэгээд нөгөө анги мангийнхаа охтуудыг бас те нааш цааш нараад мараад зүгээр кашлчдаг. Тэгээд ер нь айгүй тийм хөдөлгөөнтэй охтоосаа юм руу гэдэг нь одоо зөвхөн нөгөө өөрийнхөө багаас бич нөгөө хөгжим тайртай хөгжим тоглолт хөгжөөс болохоор тийм шүү дээ. Анхны төгөлдөр сонсголоор нот бол би ерөөсөө сураагүй. Манай багш бол нот заахан заасан. Би эзэж тэгж юм 50 суудаг өдрөлийн биш шүү дээ. Одоо анхны подкастт чиний подкастт л удаан суух чинь байна. Хөгжим ингээд тоглодог байсан. Одоо яг төгөлдрөөр би яг өөрөөр тоглосон багшаар заалгасан үл нэг 7-8 жил тоглосон. Тийм. Одоо сонсголоороо нэг аял тоглолцдог. Яг мэрэгжлийн яг тийм санаат манат гэдэг ч юм уу тоглож чадахгүй. Зүгээр сонсголоор бол ямар ч аяг нэг сонсоод бол оруулж. Яа мөн тийм биз. Тэгээд 10 жилдээ хөгжмийн дугууланд явдаг байсан багшийнхаа. Тэгээд дараа найрал дууны дугууланд ороод тааш нэр дуучирчээ бас. Хальт дуулчин сонирхлоо. Би ч уул нь ер нь бол жүжигчин болохоос өмнө бол яг хөгжмөөрөө явж бодчихсон. Та хаана 10 жил төгссөн мөлий? Үр хангаад 9 дугаар ингээ би үр хангаад төгссөн. За. Тэгээд үр хангаад 9 төгсөөд хот руу Улаанбаатар руу 10-та суйсын лицей Бадмаркт орж ирсэн байна. Тэгээд Бадмаркт анх хөгжмийн анги гэж жагаад драм руу орно гэсээр орж ирсэн. Аавч ерөөсө зөрүүд. Аавч л намайг хөгжмийн хүн болох зорилготой байсан. Тэрийг би зөрсөөр байгаад драм анги руу орж ирсэн жүжигчин болсон. Амар сонирхолтой. Угсаа багасаа л одоо энэ жүжигчин ах нарыг жүжигийн үзэж хошин шог гэдэг юм чиг манайдыг хүүхд байхад л яг баярчаа авчихсан юм шүү дээ. Тэгэхээр яг тэр үед үзэж өссөн болохоор том болол нэг ийм л жүжигч ах болъё доо л гэж бодсон доо л тэрэндээ хөглөгдөөл орсон доо. Өөр хангаад гэхэлэр орон нутаг аймгийн төв дээр байсан юм уу сүмийн төв дээр байсан? Аймгийн төв дээр. Тийм бүр ахих нэг миний ахих нэг гэдэг. Яг миний төрсэн газар чинь өөр хангаан богдгоо сум бохгүй юу? Тэгээ өөр хангаан богдод төрөөд би чинь 4-р хүртлээр богддоо сураад 4-өөсөө аймаг руу шилжээд 9-өөсөө хот руу шилжсэн юм шат дараатай. 3 дамжлагаар. Тэгэж явсан байна.
Юу одоо ингээд орон нутгийн сургуулиудад 10 жилүүдэд та дотор байранд байсан гэсэн үг тэгэхээр үгүй юу? Гэрийн тэгээ шууд ингээд үсэн юм. Тийм манай аавын манай аав эдлийн хамаатаж бүгд аймгийн төв дээрээ зарим нь суманд амьдардаг. Тэгэхээр аймгийн төвд яг манай сургуулийн хажууд хичээндээ байдаг байсан. Тэгээ яг дотор байранд би нэг 2 сар амьдарсан. Намайг аав чир нөгөө юу яа амьдрал үзүүлээгээд би ч айлгын цогт. Тийм хүнд ажил үчиж үзээгүй хөхт. Ядаж хувцаа өөрөө байгаа сураг гэдэг дотор байранд орсон чинь юу хүүхд нөгөө дотор байранд ороод хувцаа авгаах улам ингээд тэнэл ингээд ийш тийшээ бүрц хичээл ном цалгардаал. Гэхдээ дотор байранд аягүй болон гой найзуудтай болж авсан л та. Нөгөө нэг олон хүүхдний газар бүжигнээд байгаа тахаар гой найзуудтай болт юм шиг байлаа. Орон нутгийн сургуулиудад одоо ингээд орж ирэхэд ер нь дээрлэхэлт хэрэг та ер нь дээрлэхүүлдэг байсан уу дээрлэхэж байсан уу өөрөө? Ер нь тийм дээрлэхэлт гэдэг зүйл бол байсан. Одоо нэг сургууль болгонд нэг юм хүүхдүүд байдаг шүү. Нэг хинээтэй ч юм уу, жоохон мангар ч юм уу. Миний үед бол би бол одоо бодоход эргээд бодоход тэнэг санагдаад байсан. Ингээд үе тэнгийн дээрлэхэлт те. Одоо жишээлбэл бие биенээсээ одоо нөгөө нэг мөнгө барай хийнэ гэдэг юм байдаг үсэн шүү дээ. Яг дээр 90-д онд л бүр амар байсан баг. Яг нам замаг 13 4 онд яг дунд сургууль 7 8 дугаар ингээд яг аймагт сурж байхад бол үе тэнгийн дээрлэхэлт гэдэг юм л амар байдаг гэсэн. Зүгээр ээж чад нэг хүүхд бие бинийгээ зодддог ч юм уу. Бие бинийг орой гудамжинд явж байхад нь пойлд зодддог ч юм уу. Тийм асуудлууд одоо ч гэсэн мерсер одоо энэ хотод ч гэсэн юм уу хаа газар мерсер байдаг л баг. Яг намайг байхад бол гэхдээ би яг тэгж дээрлэхүүлж бол үзээгүй. Дээрлэгч ч үзээгүй зүгээр яг ингээд алтан дундч гэдэг шиг дээрлэгч байгаа хүүхдүүд байх юм бол очиод дэвтэх харгалаад ингээд сэргэлэн зангаар ингээд. Тэрнээс шиг дээрлэхүүлж байгаа хүүхдүүд амар их байдаг гэсэн харахаар тэгэл ер нь бол тэнэгч үе тэнгийнхнийгаа дээрлэх нь гэдэг тий. Ер нь тийм өртөж байгаа хүүхдүүд одоо ч гэсэн байдаг л ах л та. Тэгэхээр тэр бол амар буруу. Одооны хүүхдүүд гэхдээ бүр гайгүй болсон ч байгаа бүр гайтай хүүхдүүд нь ч байгаа. Хоёр талтай л тий. Аль ч нийгэмдэл. Та тэгээд хотод орж ирж байгаа штеп Бадмарагт сурах гад яг 10 жилийн хүүхэд. Тэг ямар хэсэн бэ? Хой дээ. Тэг жоохон юу штеп гадуурхалт байж штеп. Хөдөөний хүүхэд гэдгээрээ тий. Тэгээд би чи яг орж ирэнгүүт нөгөө нэг манай энэ Баруун аймаг руу чинь аялга нэм гаа ингээд аяг тавга гэдэг ингээд гаалаа ярьцдаг. Тэнгүүт чинь яг дөнгөж нэг ангид орж ирсэн өдрөөс эхлүүлээл гаалдаг гээл ингээд шоолол. Тэгэл эхэлж байгаа хөөх. Тэгэл тэр чинь мэдээж гаднаа ингээд би ингээд хөнгөлөж авч байгаа ч гэсэн дотроо ингээд имзэглээд те. Тэнгүүд яг сүүлд нь бодох нэ энэ ингээд аялга гэдэг зүйлийг бас ингээд хайж гээх нь бас буруу юм шиг үү. Энд авч үлдэх ёстой. Ондоошил шүү дээ. Тий, ондоошил авч үлдэх ёстой зүйл. Тэнгүүд тэрийг яг тухайн үед хүн дээр цусгаж аваад яг нэг хэсэг бол нэг тийм байсан. Сүүлдээ тэгэл нөгөө хэдтэйгээ найзууд болоод манлайлал. Тий. Гэхдээ ер нь нэг жоохон тийм хандлага байдаг шүү дээ. Хотын хүүхдүүд, хөдөөний хүүхдүүдಗೆ ялгарл гараад идэв шүү дээ. Хөдөөний хүүхдүүд гэхээр л ийм соёлгүй, боловсралгүй гэж хардаг өнцөг ч юм уу те. Тэнгүүд хотын хүүхдүүд гингүүд хөдөөний хүүхдүүд нь хотын хүүхдүүд их цантай гэж хардаг ч юм уу. Зүгээр хаанаа л нэг ганц хоёр мерсер хүүхдүүд дээр л ажиглагддаг болохоос одоо харин гайгүй үе болцсон болов. Сонь үе ингээд үе үеэрээ ялгаатай байгаад байгаа. Тийм. Бидний хүүхд байсан үе жоохон бас юм бүрэг бараан ичимхий. Одоо болохоор одооны хүүхдүүд ингээд юм жоохон ер нь бол нэг шууд хэлэх жоохон ахцах гэдэг юм байхгүй болсон. Тийм. Хитрхийн нөгөө нээлттэй юмнуудтай үзэж харж байгаа юм ч гэсэн тийм байгаад байгаа. Тийм, тэрийгээ гоё байна гэж боддог болсон. Ямар ч тийм одоо нэг юм өөрөөсөө нэг одоо би үл яг тэгдэж штэ энэ тэнд очиод зөв надаас жоо уртаа харагц үнийг би ахаагээд дутчихгүй надаас дүү байж таардаг ч юм уу те. Тэнгүүд энэ чинь хүний бас нэг багасаа бид хэдий үеийг нэг авсан хүмүүжил байгаад байгаа штэ. Тэнгүүд одооны хүүхдүүд дүүнер маань зарим нь яг хоёр талтай л юм ярьдаг штэ. Зарим нэг тал нь юм хүмүүжил алга байна. Зарим нэг л үнэхээр хөөрхөн гоё боловсралтай нөгөө сошиал гэдэг нь ч өгчөөр сошиалаас авах юм аваад хайх юм хайдаг болчиход байгаа шүү те. Одоо ер нь сүүлийн үеийн яг одоо хүүхдүүдийг сошиал яг хүмүүжүүлээд байна л да. Одоо би имиж юм одоо ингээ манай үеийнхэн 2000 оноос хойш үеийнхэн чинь яг нэг юм зурагтаар хошин шогоор ч юм уу хүмүүжсэн юм шиг санагдаад байдаг хгүй. Тэнгүүд одоо яг хүүхдүүд нэг сошиалар хүмүүжсэн тэгээ сошиал дээр бүр бүх юм байгаа шүү дээ. Хідэн ч насны хүмүүс ямар ч шүүлтүргүй бичдэг юмнуудаа бичээл ингэдэг гэд. Тэнгүүд нөгөө нэг том ах эгч нар ч гэсэн хүүхдүүд харж байгаа шүү марж байгаа шүү гэдгийг мэдэхгүй тэгэл тэнэгтэл юмжир долон болмаас авахлаа гэх. Тийм яг хэсэг бүл. Тийм хэсэг бүл хүмүүс бас хэцүү л байна л да. Одоо ч нөгөө нэг арчлал гэж эрхчлөө гэдэг юм араад алентуулаад дуртай лайв хийгээл дуртай сошиалар солиорол тэгэл бид одоо ч контент хийж байгаа ч гэсэн ингээл контент дондор яс бус үг хэлдэг л дээ. Тэнгүү тэндээс хүүхдүүд бас яг хаяа авах хэвээр юм аваад
хаях хэвээр тэрс хараал мараалыг зүгээр л хаях хэрэгтэй. Зүгээр тэрийг бичлэгнүүдийг үзээд хүүхдүүд маань гоё сургамж ч юм уу гоё зүгээр хөнгөн ганц бичлэг үзээд стресстсэн ангийнхантайгаа муулцчаад стресстэй явж байвал 10 жилийн дүүнэр маань тэр бичлэгийг үзээ зүгээр ганцхан ч гэсэн хаппи хэдхэн секунд ч гэсэн гоё болоосой. Танд бас ингээд Монголд бас вайрал болгосон олон үг байдаг шүү те. Тий. Ер нь наахгүй юм аахгүй гэл те. Тэр нөө юу баяртай чи юу лээ? Баяртай ч нөө маань дүүнэрийн. Ахан дүүсийн хөлөө. Та тэн дээр байдгүй лөө? Би баггүй. Тэр мөр бас нэг хэсэг бүр Монголын бүр хийт үг мөг болт те. Энд тэнд очихоор баяртай. Баяртай. Өөр чи ямар үг байгаад дтгэлээ? Мэдгүй тэгэл санаанд оромгүй л нэг контент хийгэлцчихээр тэр дундаас нэг нь ингээд хүмүүс вайрал болсон болгоцсон байдаг шүү дээ. Одоо бас яг тийм болчиход байгаа шүү дээ. Таны нөгөө юу дүрч нээр хөөрч нөө хүүхдэрээ аав чинь. Том болдгоо аав. Тийм том болдгоо аав. Тэрээстэй хөөрх. Одоо ч яг тийм л байна да. Амьдрал дээр хүүхдтэй болсноос хойш яг тэгж л байна да. Одоо манай эхнэр чи 2 хүүхд өсгөж байгаа шүү дээ. Намайг өсгөж чинь манай хүүхд өсгөж чинь. 2 хүүхдэд. Мундаг хүсгүү. Хоцгогт өөрхөө. Тийм манай эхнэр чи. Хоёр одоо хэр удаж чинь? Би тэр чиг 3 жил болчихсон одоо 3 жил гарантай болчихсон. Танилцаад 1 жил танилцаад би тэр чинь яг танилцаад жил гарантай болоод тэгээд баг шууд хүүхдтэй болсон шүү дээ. Тэгээд би ус одоо нэг хүүхдтэй болсноос хойш ингээд өөрийгөө хүүхдгүй байх үе өөрийгөө ингээд одоо бодохоор түрүү ортол чи хэлээдсэн шүү дээ. Та амар дараахан болсон юм гэдсэн шүү дээ. Тэр зүгээр цаанаасаа ийм болгочтой юм шиг надад санагдаад байгаа зүгээр бууртай, сууртай. Одоо тэгэл юм болгонд савсганаал төрөлж дуурайд ээж болохгүй. Дэгнээд ээж болохгүй тий. Бол уул сууртай. Тэгэл хүүхдтэй болсноос хойш тэгэл аавч ирэх зовлонг ойлгосон доо. Шөнө хүүхд чинь ялах хүүхд чинь шөнө 3 4-с хэрэг шүү дээ. Тэн дээр нь би бол босч юу ч хийж чадахгүй шүү дээ. Манай эхнэр л тэгэл босоод эмэгтэй хүнч байглаасаа угаасаа тэгэж юм өгөгдөлтэй байд юм шиг байгаа. Хүүхдтэй болчихгоо. Анхны хүүхд гэлтгүй ямар ч эмэгтэй хүн тэгэл яаж хийж байгаа л эрэхтэй хүүхд ч эмэгтэй хүүхд ч хүүхдээ өсгөөд хүн болгочдөг тий. Өнөөдөр намайг ингээд чи бүтээсэн аав чиртээ би хүүхдтэй болсноос хойш амар баярлж амар хайрладаг болсон. Зовлонгийн ойлгож шүү дээ. Тэгэхээр хүүхдтэй болгосон намайг хүн болгосон аав чиртээ бол маш их хайртай шүү гэж Үүлэн дунд подкастаар дамжуулъя. Жог өндрөл те. Ойлж байна. 10 жилтэй ахтаа ер нь аав ээж гэрийнхэнтэй харилцаа ирсэн бай. Айлга ганц гэсэн шүү дээ. Тий. Айлга ганц хүүхдийн зовлон ямар юм бэ? Айлын ганц хүүхдийн зовлон чинь тэгэл яг аав хэлдэг байсан л да чи айлын ганц хүүхд шүү. Найз олон найзтай байгаарэ. Зүгээр нэг хатуу боловч үнэн аав нь ингээд одоо ингээд настай болоод ингээд бурхан болохын цагт хорвогийн жамаар чи ганцаарх намайг өчөж тэр газар тавина гэж байхгүй шүү. Найз гоё, найз ихтэй байгаарэ, танилын үрээ ихтэй байгаарэ те. Тэнгүү зөв хүмүүстэй нийлээрэ. Аав дандаа хэлдэг байсан. Тэгээ би чи 10 жил тахта ер нь бол тал бүрийн л хүмүүстэй найзлах гэж найзалдаг байсан. Жишээлбэл бид чи 10 жил тахта бүр 50 хэдлээр найзалдаг байсан шүү дээ. Тэр чи яагаад гэвэл би ингээл аав нөгөө байн хүүхэд байхс л хэлдэг байсан болохоор энэ тэндээс ингээл цуглуулаад гэл 50 хэдүүлээ найзлал. Тэгээ сүулдэ цөөрж явсаар байгаад одоо нэг багын найзууд нэг 5 6 болчихсон байна. Тэгэл ганц айлын ганц уухийн зовлон чинь тэгэл яг би нөгөө багаас намайг аав чир нөгөө өвөө эмээ дээр мань үлдээчихэд хот руу шилжээд одоо нөгөө ажил хийх гэж явчихсан болохоор яг аав ээжтэйг бол яг багадаа бол нэг тийм амар ойр бол өсөөг. Тэгэл яг би чи яг аав чиртэй хамгийн ойрхон байсан гэвэл 9 төгсөөд хот руу шилжиж ирснээс хойш л аав чиртэй бүр ойрхон болж байгаа байхгүй. Гэхдээ аав чиртэй амар нээлттэй шүү дээ. Мэдгүй яагаад ч юм л ингээл нэх удаан уулзаагүй байжгаад гинт уулзч гар ч юм уу. Айгуу гой нээлттэй тотно. Намайг тэгэд амар дэмждэг. Би чин зөрсөөр байгаа жүжигчний анги руу орсон. Тэгэл хот руу шилжүүлсэн. Тэгэл аав чинь ингээл дагаал нүгэл явуулсан баг. Бүр тэр сумаас хахгуулаад амар хүртэл. Тэгэл их сургууль төгсөх гэж өгөх хүртэл яг хамт байсан. Тэгэл одоо бол тэгэл аав чирэл заа чи одоо өөрөө бүх юма болгоо. Тэгээ би ч өөрөө бодоо төгсөөл ингээл сургуулаа төгсөөд одоо 2 3 жил болцсон байна. Тэгэхээр ажлын байр марч юу хэцүү шүү дээ. Тэнгүүд одоо бодохоор ялч шүү тэгэл чанга юм байна. Яаж тэгэд аав ээж нар болгодог вэ тий? Гайхаад идэх байхгүй. Одоо ингээд тусдаа би ч одоо их нартай хүүхдтэйгээ тусдаа амьдэрдэг. Тэнгүүд ингээл наран цэцгийн тус чинь дуусд юм байна. Давс чинь дуусчт юм байна. Тэр хувцсуугаад бок чинь дуусчт юм байна.
Тэгээд тэрийг би хаяа ингээд шантрахаараа ганцаараа машинд ороод харангаа амьдрал сонсоод уйлчихдээ шүү дээ. Яа. Сонин. Сонин биш би өөрийнхөө мэдрэмжийг ингээд мэдээд байгаа байхгүй. Хэцүү ингээд юм болохоор би машинд ороод харангаа амьдрал сонсоод нэг сайхан дагаж чанга ингээд дуулахаараа би уйлж өөр ирэхгүй нэг гоё уйлал тэгэл гоё болчдөг. Тэнгүүд бусад хүмүүс шантрахаараа аригтаар суугаал ингэдэж шүү дээ. Тэр амар буруу санагддаг. Эсвэл шантрахаараа бүр ажиллаа хийхэ болоод ч юм гэдэгчдэг. Би бол заримдаа өөрийгөө уйлаад сууж байгаа. Дараа нь уйлж дуусчаал харангаа тэр амьдралыг сонсч дуусчаал нэг гоё болчаал өөрийгөө шоолт. Ямар тэнийг мэдрэмж авдсан бэ гэж боддتي. Тэнгүүд одоо ингэ бодоход нэг гоё юм авчдаг. Тийм байж та мундаг задал. Тэнгүүд хаяа бас шантрын шүү дээ. Тийм шүү дээ. Хүнлэмж. Тий хүнлэмж тэгэл. Гэхдээ ер нь л айгүй өөдрөг шүү дээ. Ягаад ч юм уу угсаа одоо миний контент үздэг ч юм уу миний эргэн тойрны фэйсбүүкийн найзууд мэдчихэл байгаа хэрэг. Дандаа тэгэл айгүй гоё эргэл байх гэж хичээдэг. Яг юм бол гутраад байвал тэнэг шүү дээ. Мундаг. Бахархаж байна. Нэг энийг л яриг чүнжэнгөө нойрог онлоо доо. Тэ ямар гоё юм бэ те. Тэ гоё юм өөрийгөө ингээд сэргээчдэг юм. Өөрийгөө мотордж штэ өөрийгөө моторддаг нэг юм сэтгэлийн хаттай хүчтэй байгаа. Тийм. Тэгээ давхар нөгөө дуу хөгжим гэдэг чи өөр амар хүчтэй байгаа тест те. Нэг сонио. Би тэ хаяа өөрийгөө бодоод идэв. Сони юм бэ гэж бодоод би боддог мөртлөө жоохон шантрахаараа эхнэрээсээ нууцаар харин гарч машинаас юм авчиад ирэгээл 30 минут. Чи хайч уу? Харин нэг рилний нэг хоолол уушчээ. Тэгээд хаяа эхнэр тэгэхээр гайхаад идэв. Тэгтээ зүгээр шиг хөөгнөл авч байгаа юмнаас авч байгаа мэдрэмжтэй. Хойлоо одоо гоё хайрын тухай ярих уу? Хайр гоё шүү дээ. Хайр гоё тий. Хайр үнэхээр гоё. Хайр тэгээд ер нь бол эхийн хайр, эцгийн хайр, за хайр сэтгэлийн хайр. Өвөө хамгийн гоё хайр л өвөө эмээгийн л хайр надад санагдсан. Яг нөгөө өвөө эмээ тэр яг өссөн болохоор манай одоо жишээлбэл багада би чинь ингээд сахилгуудж байгаа л аав хэрцэг нь бол гэрт амьдэрдэг байсан манайч. Гэрийн дээгүүр нь би ингэж баахан шороо хатгах чинь ингэж одоо нэг тооноор шидчихэл цухтангууд аавараас. Тэгэл зогтож байгаа л өвөөгийн байшин руу ороод эмээг араар орчихгоо. Эмээ намайг хаагаад аав минь суран юм шүлжсэн юм суран бүстэй тэрүүгээр оруулах гал. Эмээл амар. Яг та миний хүүг. Тий, яг та хүүхд яг. Ганц хүүг минь. Тэгэл нэг өдөр аавын суран бүсийг хаяал жорлон руу панк. Аав хайгаад хайцсан мэдгүй. Тэгэл яг өвөө эмээ дээр өссөн. Тэгээд өвөө эмээ хоёроо нөгөө ойр хаалтцаа. Яг нөгөө өөр дээр өвөө эмээ дээр өссөн болохоор одоо ингээд өвөө эмээгийн тухай бичлэг гарч ирэхээр өөр ирэхгүй болчих гад сонирн болоод. Яг ч өвөө эмээ дээр өсөг хөвгт гэж юу бараг байхгүй хаа. Өвөө эмээ дээр өсөх цайн хөвгт хүн болдог гэдэг нь шүү дээ. Яг ч яг миний хүмүүжлийн хувьд гэх юм бол юмд ингээд би амар өрөвч зөөлөн гээл гаднаа л нэг дип топ хийсэн байгаа шиг боловч ингээд кино мөн зурагтаар ингээд хайр сэтгэлийн ч юм уу аав ээж мэж өвөө эмээгийн тухай кино контент юм үзэхээр дуу муу сонсохоор ингээд нулимс цэглэгчдэг айгүйсэн. Тэнгүүд би ингээд бас нэг юм сонир мэдрэмж хэлэхүү. За. Ингээд аав ээжийн тухай дуу сонсоод за нэг л өдөр аав чирэг алдах байх та gibi шууд үйлчдэг төсөөлөд. Тийм би бас тэгдэж шүү дээ. Яг үнэхээр яг нөгөө ордог юмнууд миний ээж тэмээ чинь гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Тэрийг яг клипийн яг бүтэн үзгээр л уйлаад шүү дээ. Тэр шүү дээ амар дуу тий. Тийм. Тэнгүүд өөр хүн харуул юм да тэнийг юм гэж бодохоор тэгсэн мөртлөө яг дотор нь мэдрэмж нэг сонио. Нэг өдөр алдандаа гэж бодохоор тэгэл одоо ингээл аав чирээ байгаа дээр амар их ингээл мөнгө төгрөгөөр биш ч гэсэнтэй тий хажууд нь сэтгэл санаагийн зовоохгүй тийм зөв явж амжилттай яваа харуулаад тий эрүүл байж тий тэгмэд гоё мэрэгчдэрээ гоё ажиллаад нэг өөрийнхөө тоглосон киноны нээлтэнд аав чирээ ураад би сая нэг нодон 95 зүүд юм гэх кинонд явж байгаад аав чирээ нээлтэн дээр ураад тэгээ тэн дээр манай ангийн багш ирсэн байсан. Тэгээ багш тайзан дээрээс биш нэг үзэгчдийн судлаас микрофон сэтгэлээ хэлж байгаа. Тэн дээр яг миний нэрийг дурдсан багш. Миний шавд юм уу. Тэгсэн чи аав чир гараад ирсэн чи аав амар баярлцсан баг. Миний хүүг ингээд багш нь ингээд тоож нэрийг дуудаж гин гэдэг чинь айгуу гоё юм. Тэгээд оройн манай аавс над чи юм жоохон сэтгэлийн ийм хүн хөөрөө сэтгэл хөдлөлттэй. Тэгээд орой очсон чи аав ганц хоёр пив ууц хаалцсан сууж байгаа.
Тэр нь л аав чинь сургууль төгсөд гэдгийгс мэрэгчлэр ажиллахгүй хэсэг бас нэг би чинь 2 3 жил найзтайгаа өөр студид төлмөл зөөж явж яхад л одоо ажил хийхгүй бол гадагшаагаар ингээл тэгдэг гэсэн хүн болгонд байдаг. Тийм. Тэгэл яг тийм байж байгаа тийм баахан аавас тийм зэмлэл мэмл сонсч аав нэг өдөр тэгж магтаад нэг пи уугаад игнэ. Жохоо халамцуулсан. Тэг намайг нэг амар л магтчихсэн. Миний өөцтэй энийг өрөөл мэрэгчлэрэл гоё ажиллаарай гэл. Гоё. Одоо бол гэхдээ айгүй гоё аав чир дэмждэг болцоо. Хүн одоо ингэ гэж байна. Санаа зовох юм гүн байна гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм. Одоо бол хүүхэд маань итгэж штэ одоо хүү маань алцахгүй байлгүдээ гэл. Тэнгүүд манайч гэсэн тэгэл аль болох алцахгүй л хичээгээл тэгэл юм хийж үзээ л явж штэ одоо social content хийлээ. Тэгэл янз бүрийн богино хэмжээний кино контент хийлээ. Тэгэл сошиалор тэгэл бүлийдүүлээл хар гэл. Бид нэг хэсэг амар эмзэглэдэгс одоо болцоо. Тагтай хар биш шүү дээ. Яа тэнийг хар гэж хараад юм бол. Гүнээ навшаас олж авахгүй юу? Хинээс? Гүнээ. Гүн дээр маа юу хар гэж гуцаад тэгээд гүнээ гооч. Тэгээ та ерөөс тийм хар мар хүн биш шүү дээ. Уул нь яг бол хөрслөг борно бор. Тийм үү? Яг тийм амар борч хар. Би бол өөрийгөө л яг хэлнэ. Пада хар биш. Хар бол биш, та бол хар биш. Тийм яг гоё хөрслөг бор. Өсгөө бол бор. Тийм. Тийм яг бор. Бор гингүүд өсгөө байгаас тий. Тэнгүүд та өсгөөс цагаан. Гэхдээ сүүлдээ тэгж бодсон юм бэл. Нэрээс ч хар юм болов уу? Машин дэргэний одоо нөгөө гарын таврын шагдар нэг машин дотор талентаа нэг ярьдэн шүү дээ. Энэ шиг талент харахаар нэр ингэсэн юм болов уу гэж бодоод. Сошиалч уусаа амар хүчнээс одоо ч нэг үгээр хүнийг алж болно гэдгээс юм одоо сошиалор хүнийг алдж болно амьдруулж болно гэдүүлж байгаа шүү дээ. Сошиал хэрэглээг бас багасгах марж биш юм шиг те. Тэгээд подкаст гэдэг чинь ерөөс ингэдэм биш те. Нэг юм ярьж байгаад нэг юм руу ингэж ороод идэм юм те. Гоёгоос тэг яриа л. Хайр. Тийм эксээс өвөө эмээгийн хайр л хамгийн гоё юм байна гэдэг юм мэдэрч. Тэгвэл энэ хороо дээр аав ээжийн хайрыг бол бас юутай зүрлэхгүй. Яг тэгвэл сайхан хүүхэдтэй болсон хүүхэд маань жоохон ханаа төрөл уйлахаар өмнөөс нь өвдчихсэн гэд хүүхдийн ханаадыг аваад өвдчихсэн гэж боддtiin билээ. Тэгэхээр бүр одоо би одоо 25 таа гэхэд өнөөдөр хүртэл аав чир маань намайг өвдөх толонд яаж зовж исэн бол гэж бодхоос л бүр амар. Тэгэхээр л аав чирийн хайрыг бол хизээч удаач зүрлэхгүй. Аав чирээ гоё байгаад ирнэ л хүмүүс хүүхдүүд 10 жилийн дүүнер маань ч гэсэн гоё те хичээл намаа сайн хийж аав ээжийн ачийг хариулмаар юм байна да гэж бодсон. Сайн аваагаа л харал. Аав ээж нар угаасаа нөгөө нэг одоо эсэргүүцэлтэй ингэж тулгарч байгаа шүү дээ. Одоо манай мэрэгжлийн хүмүүс ялангуяа тулгардаг байх. Тэнгүүд нөгөө хэцүү байгааг нь хараад амьдралын замд ингэж хоос ончих үедээ, хүнээс гуйлга уучих үедээ, хүний доор орчих үедээ ингээл нэг мэрэгчлэр ингэ яваалаа тэгээд за аав ээж нь байхад яах вэ? Тэгээд болон тэгээд өнгөрөө төгснөний дараа энэ мэрэгчлэрээ хоол олж идэггүй ингээд хэцүү байвал яах вэ гээл бойл мойл гээ тэгээд идэг байх. Тий. Уусаа мэдчихэж байгаа би юм чинь. Тэгэл амжилттай л явж харуулах хэрэгтэй дээ. Бид нар ч уус яг нөгөө нойргүй одоо яг урлагийн салбар ч яг юм шүү дээ. Одоо томчууд багаас ахгуулаад бид нар ч соёдон багаас ахгуулаад өглөө хичээлдээ 7 гэж гараа цаа 6 гэж босоод хичээл 7:40-с эхэлдэг бол гараад явж байгаа л өдөржин хичээлд орж байгаа л орой репетиц гээл ингээл тэгэл төгсөөл бас нэг яаж хийж байгаа л бас нэг ер нь бол тэгэл олон танигдчих гал те. Нэг студид ах нар төл зөөж гүйж гал за энэ ах намайг гоё од болгоно гэсэн. Ингээл тэр нь бэлдээл цалин мөнгө төгрөггүй яваал тэгэл гоймын идээл нойргүй оноол тэнгууд аав ээж нар ингээд зовж л байгаа л да ганц хүүхэд. Тэр бол зөвлөдөө манай бас хаяа ус уцаарлаа шүү дээ өдөөс нэг хэлтэл та юуд мэдэхгүй байна маа. Тэнгуудыг бидний төлөө л гэдгийг л ойлгох хэрэгтэй. Сүүлд нь тэгээ ойлгод юм л дээ. Жохон нас яваад ирэхээр одоо одоо миний нас явж эхэлж байгаа байхгүй. За. Тийм шүү дээ. Яг нуруунд дээр юм тулж ирж шүү. Яг ийд бодох хэрэгтэй юм биш үү гэл. Гадаад мадад одоо Америкч жишээлбэл 18 хүрэл аавч нь хайчт юм биш тусна гаргаад бид хэд одоо 20 дэд ихэр чинь бүр хамаагүй бүр амьдрал ингээд бүр зөхөөгоод гэр бүл болоод ингэсэн байх хангалттай нас байгаад байгаа байхгүй. Хоёлаа гоё хосын хайр дурлалын хайр. Хайр дурлалын хайр. Гэхдээ би ер нь ийм хайрд яг ийм хосын хайр дурлалын тал дээр бас яг юу штэ юм одоо нэг ийм бөөр сүргүү байсан. Одоо жишээлбэл нэг охинтойгоо харьцажаал за болиг шууд болол замхарч алга болол. Болимоор салч шалтгаан юу ах вэ? Ер нь тэр за би та замхарч алга болдог гэдэгсэн шүү дээ. Ер нь залуучуудын яг тэгэж замхарч алга болдог шалтгаан өөдчт юм уу зүгээр?
Мэдгүй миний хувьд л уйтчихдаг л байсан. Зүгээр. Юунаас нь? Гэхдээ мэдгүй ингээл үерхэж байгаа одоо жишээл зүгээр л үерхэл штэ. За нэг хальт малт ганц 2 удаа уулзаал зүгээр ингээл тэгвэл надад тэр юм шинэ уйдгартай санагдал нэг дээтэл нь 3 сар 4 сар болоод салаал. Би ч одоо 10 жил байхдаа би бүр 3 дугаар ангиас өнтөө ирэх шин. Тэгээ бодохгүй ер нь л уйдамтгай байсан. Одоо би яг одоо байгаа ихнэр л гэж яриад болс манай ихнэр гэж яриулах дургу гөгшин санагтаад байна гэдэг. Манай найз охин дээр анх тэр чи кинон дээр таржсан. Киноны ассистент найруулагч манай ихнэр ирээд найз охин ирээд тэгээд яг ирсэн өдөр нь л би алцганаал. Яа ямар хөрхөө охин байл гарнаас нь атгаж матгаал. Ингээд хийсэн чи гинт оройн гэртээ харсан чинь бодогдож болдгоо сонио. Тэгээ би яг бодсон. Би чи найзууд одоо ирээд өдөрт хэлдэг байсан. Нэг үерхсэн охин энэ нэг миний заяа нэ гэл тэнгүүд хотлоо чи дандаа тэгдэг мэгдэг гэл. Тэгээ одоо яг манай найз охин дээр тэгжсэн. Би нэг өрөө найздаа сайн хацукали миний заяаны хань мөн байна гэл. Шал хотлооч удахгүй удаа сална гэж тэгжсэн. Тэгэл би амар удаал нэг жил болоод ирч манай нээрингээс хань олдсон юм болов гэл. Энэ темп нээрингээс дурлчжээ гэл. Тэгэл байнгын найз охинтойгоо цуг хаач явсан гэл дагуулаад хаант явжсэн. Тэгэл жил гарны дараа манай найз охин жирэмсэн болчлоо гэлсэн манай. Юу нэр юм уу гэдэг ч байгаа гайхаад ус найз нь урд нь би ч одоо продакшныхаа найзтай яг найзлаад 4 5 жил болцсон. 4 5 жилийн хугацаанд яг түрүүний хэлдэг шиг дорхноо уйдчихдаг хүн байсан. Тэгэл нэг охинтой ирэхээр л энийг миний цай нэ мөн байна гэл тэгдэг байсан. Тэгээд сүүлдээ найзууд читгэхэ болцсон. Энэ шал худлаа гэлдэг. Тэгвэл яг нэг худлаа гэжсэн охинтой 2 жил гаруй ирэхэд тэгээд хүүхэдтэй болоод тэгээд одоо ингээд яг бүр 3 дахь жил рүүгээ гараад явж байгаа. Яг хайр гэдэг юм бол гоё юм билий. Хамт унтаад, хамт өглөөс ирээд, хамт өглөөнийхөө цаг хамт хийж уугаал. Тэгэл гадуур хамтдаа ингээл хаач явсан хамтдаа. Тэгэл хөдөөгаадаа би ингээд ажлаар их явах бол сайн ингээд хөдөөгаадаа баруун аймаг дээр тойрол бараг 10 доног явлаа ш. Тэнгүүт ингээд амар санаад байгаа юм чинь. Санаад байгаа юм чинь ингээд сэтгэл ингээд өвддөг юм лээ. Санахаар ингээд сэтгэл өвдвөл ингээд байн залгаал, хүүхдээ харахгаал. Найз хүн руугаа яриг л хайртай шүү. Одоо тэгтээ нэг хайртай шүү, хайраа марaanч бас байхгүй болцсон. Зүгээр л нэг юм хайртайгаа бас мэдрүүлэх гэж хичээдэг. Тэгтээ би бас яг их нэртэй бас цаг бас амар баг гаргадаг юм шиг байл. Одоо мэдрээд байгаа. Тэгмүүд одоо сошиалэр ингээл жирэмсэн болгочод хаяа явж байгаа залуучууд амар олон байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр амар ерөөсөө амар тэнэг санагдаад байгаа байхгүй. Эрэгтэй ч үү эмэгтэй ч үү голоосоо хүүхэдтэй болцсон бол тэрийг ингээд хаяад явна. Одоо амьдралд одоо нэг шантрах юм олон бол тохиолдсон шүү дээ. Тэнгүүд нэг орхиод нэг нь ингээд хүүхдтэй. Би одоо ингээд өдөржин ажилдаа явж байгаа орой гэрлөө орохоор эхнэр маань ингээд хүүхдтэй ингээд тэрвэрцэн сууждаг. Тэгвэл би ганц өдөр хүүхдтэй хараад гэрт үлдэхээр би өстөж чадахгүй юм л стресстэй бухимдаал. Тэгээд би эхнэрийнхээ зовлонг ойлгож эхэлсэн. Одоо яг ингээд мэдэрж байгаа. Тэгээд зүгээр ингээд хүүхдтэй болчоод ч юм уу за зүгээр үерхэж байгаа салах нэг хаях байх шүү дээ. Бүхэл бүтэн өөрөөсөө хүүхд төрүүлсэн тэр эмэгтэйг орхиод явна гэдэг бол бүр амар навшин санагтаад байт. Тэгвэл яг би одоо жишээл би нэг тодорхой хэмжээгээр нэг сошиал дээр яг нөлөөлж байгаа шүү дээ. Дүүнэр таа ч юм уу, найзуудтай ч юм уу, ах эгч нартай ч юм уу. Тэнгүүд зүгээр нэг хүн ингээд орж ирээд ихээр тоохгүй шүү дээ. Тэнгүүд би аль болох ингээд жоохон ч гэсэн нөлөөлж байгаа үүднээс дэрэгдээ байгаа тий эхнэрээ найз өхнөөгөө хайрладаг байгаасай шантрах юм олон байсан ч гэсэн яаж хийж яагаад хамтдаа давад гардаг байгаасай бити ингэж гэр бүл салт гэдэг зүйлийг ингэж дэмжиж ингэж байгаасай тий одоо жишээлбэл нэг залуу нэг хүүхдтэй болох эхнэр хаяад юм дараагийнхаа эмэгтэй дээр очиод дахиад хаяал явна шүү дээ. Тэр амар тэнэг санагтаад тэгэхээр гэр бүл салт гэдэг зүйлийг аль болох хоорондоо ярилцдаг байгаасай би гэхдээ хүнтэй ярилцах амар сон дургу шүү дээ. Тийм байсан. Дургу байсан. Одоо бол аль болох бас эхнэрээ сонсдог, эхнэрээ ойлгохыг хичээдэг. Яг нэг юм айлын ганц байсан хүүхдийн л зан юм шиг байна. Гэхдээ би тийм амар эрх мэрх бол өсөөгүй. Тэгэхээр зүгээр ганц гэдэг юм чинь бас өөр шүү дээ. Тэгээ ганц байжгаад гинт хоёулаа болоод одоо гуруулаа болоод ирэхэр чинь амьдрал чинь бас бүр шал өөр. Яг нь ярилцах гэдэг чинь нөгөө юу л байгаа юм л да. Яг тэр хүнийг сонсож ойлгох гэж ярилцах гэдэг нь эсвэл хариулахын тулд ярилцах гэдэг нь гэдэгтэй байхгүй юу? Тэнгүүд хариулахын тулд ярилцдаг ярьдаг хүмүүс
ярилцъя гэж хэлдэг хүмүүс зөв хариултыг нөхөхийн тулд ингээд хахаар дургуутсан тэрэндээ. Яг ойлгоё гэж сонсоод яг энэ хүнийг ойлгочих юмсан гэдэг ярилцлага өрнүүлэх юм бол ямар ч хүн ойлгоно л гэсэн. Тэгээд зөвөр нөгөө нэг гэр бүл одоо ингээд хүн болгон бас амьдралд гоё сайхан эриг юм байна гэж байхгүй шүү дээ. Амьдрал дээр бас муудах, сайндах зөндөл юм гарна. Тэгээд эхнэрээсээ бас дахиад энэ подкастыг талентуулаад гоё хайртай шүү. Ийм тэнэг залууг хүн болгож өгж байгаад баярлж байгаа шүү. Чамдаа хайртай шүү гэдгийг хэлье. Амар. Би бол одоо эхнэртэй ямар тач эхнэрээ нэг гоё жарганаал гэж боддог. Би ч анх бэрэг ухтаа тэгээ хэлсэн. Жарганаа ингэнэ тэгнэ гэсэн манай хатан байж юу яг жаргаагаараа. Тэгээ одоо хамт байх орон зай амар гоё. Тусдаа түрээсийн байранд ч гэсэн. Хамтдаа битэр чи нөгөө нэг аяг тавгаах ч юм уу шал мал арчих тал дээр гарах юм бол одоо хүүхдийнхээ памперс шалах юм шууд хайчлууд аавддаг. Танк гэд хожигдсан басыг. Тэгвэл би заримдаа би шахмас эхнэртэй хэлж үтсэ. Хайрн гэр орноо цэвэрлээд хайрн ганц өдөр нэг гэрийн нэг ажил хийчих гэдгсэн чи. Үгүй яах. Хайлаа цугтаал юм аа. Хайрн аяг тавгааж үл минь яар хогоо шүрдчих. Тэгээ би чи одоо гэрийн А тоогооч. Эхнэртэй дандаа гарын хоолыг хийж өгнө. Эхнэр манад руу хоол явуулгууд тэрийг туршиж би хийж өгнө. Тэнгүүд миний хоолнд амар дуртай гадуур хоолны хийдэггүй. Тэнгүүд би бодоод миний хоолнд л орцсон юм байна да. Би ч боломжийн л таваач юм байна. Өөр хийм. Тэгтээ хамт байх орон зай чухал хосууд тусдаа. Яг аав ээж мэж хажууд байгаа хосууд байгаа л. Гэхдээ хамт тусдаа нэг хоёулахнаа нэг түрээсийн байранд ч хамаагүй амьдраад үзвэл бүр бие бинийхээ гоё ойлгож сонсдог. Бүр бие бинийгээ яриа илүү хайрладаг болох юм болов гэж бодоод байгаа. Гоё маа. Утгагүй чийж учрна. Тэгээс ингээд гэртээ хүүхдээ хараа суухлах та. Их сургуульд ороод одоо суйс дурлагын салбарт ороод ч юм уу. За яг энэ талаар биш за. Их сургуульд ороод ер нь одоо энэ хугацаанд хэр их тийм юу авсан бэ? Дээрлэх хөлж ийсэн үү? Яг нэг юм. Их сургуулийн үү? Тийм. Их сургуулийн дээрлэх хөлт гэвэл тэгтээ байсан. Тэгээ одоо тэгтээ яг тэр намайг 1 2 дугаар курст байх тэр дээрлэгчсэн нөхдүүд бүгдээрээ дундаасаа сургуулиасаа гарцсан шүү дээ. Яг тэр чинь нөгөө нэг шалгараад жигдээд хөөгдөөд туугдаад ингээ гарч л байгаа юм л да. Тэгээ их сургуулийн дээрлэлийг бидний 18 онд цус торсон гэхэр чинь 18 9 онд бол тодорхой хэмжээгээр байх юм байсан. Гэхдээ яг сураад төгссөн ах нар бол байгаагүй. Яг одоо ингээ бодоход яг тэр нэг дээрлэлт байсан гарууд нь бүгдээрээ дундаасаа гараад зарим нь хөөгдөөд тэгээ явцсан. Гэхдээ яг манай сургууль ч юм саяхан бас нэг амар сэвэгдсэн шүү дээ. Тийм. Тэнгүүд юм бол тэгэл сүйс гээл тэгдэг. Яг дотор нь ороод сураад яг гарсан хүний хувьд бол тийм амар байнгын тийм юм бол биш. Зүгээр нэг юм 10 жилдээ дээрлэхүүлж үзээгөө гарууд л гинт манай одоо жишээлбэл урлагийн сургуульд орж ирээл гинт татмаа болмоор санагддаг шүү. Бүх сургуульд байгаа шүү дээ. Бүх урлагийн сургуульд урлагт диктатуртай байх ёстой. Тэр хичээлээ сурахгүй тэр нэг хүн зодож нэг худлаа нэг юм тэр гарууд хэлдэг үз хүн баймаа гэл том ах нарын тий. Тэгвэл тэр яг хүн бай гэдэг чинь ингээм хүн мөн зөв чанартай дотоод юм сэтгэл зүрэхтэй хүн байлгаж байгаа болохоос юм. Худлаа хүн бай гэж зохиод байдаг байсан. Тэнгүүд тэр гарууд марууд одоо энэ тийм таарахаар тэгээд сонин шүү дээ. Хүн бай. Тий сайн ах. Тэгвэл би өөдсөн хүн бай гэж. Яг дотор манай сургуульж бол тийм байхгүй. Муугасаа гоё юм амар их. Тий. Жишээлбэл би чи яг сургууль дотор байхдаа гитар барайл коридорт суучдаг байсан. Тэгэл ах ич нар тойрол. Тэрстэй гоё тий. Дүүнэр тий амар гоё. Би одоо тэрийг сүйс рүү орохоор хаяч гэсэн мэдрэмээр санагдаад. Тэнгүүд дүүнэр боддог байх. Бид нар сүйс тухта төгссөн ах нар ирэх энэ үү гэж боддог байсан шүү дээ. Тэгвэл яг өөрөө их тийм мэдрэмж авах үү гэж бодоод хаяа маяар хайр ичдэг малгай ингэж өмсөж өгч. Тэгвэл миний яг нэг ах нарт ихч нартаа зориулжсэн дуу хүртэл байдیں۔ Одоо хийд болцсон байлээ. Би яг нөө хөслийн тайз 1-р курст хөслийн тайзд орж ирсэн байхгүй юу би. Оюутныгийнхантай. Тэгэхэд та хөтөлжсэн юм. Тийм бах. Тийм. Тэгэхэд чинь та таны төгсөх жил байсан юм шүү дээ. Чи чинь хэдэн онд сэтэр уурлаа? 21 он тий. Би чинь 18 онд. Тийм шүү дээ. Намайг 3 тогож нэг орж ирсэн байна тий. Та хөтөлжсэн нүг анианар гэдэг амар дууд. Чи яг тэр одоо яг дүүнэр хөрхөн дуулд юм шиг л. Ахын шүү би зөхөөсөн шүү. Эрэхтэй яа. Тийм гэхдээ дүүнэр мэдхгүй бах уу. Яг тэр чинь. Яг намайг мэддэггүй. Одоо тэгт доошоо сайн танихгүй шүү дээ.
Яг тийм гоё юм байхаа бас эргээд бас гоё юм байхаа болцсон. Тийм болцсон мөлий. Би сая бас нэг юураа орсон чинь. Тийм. Дөрвийнхаа тэр хахидуудад өгөөч гэтгсэн чинь танихгүй шүү. Тийм. Зүгээр юм чинь нөгөө танихгүй шүү. Ангийнхныгаа л таньж хаад болно шүү. Тийм. Тэнгүүд одоо суйс мөс ч урлагийн сургуульд орох ч хогт тэгж суугаад тий. Би суйс руу орох гэсэн задуур нь их үү гэж шаны юм асуугаад. Тим юм ин асуугаад юмаа сурна гэж бодохгүй. Тэнгүүд би шууд хэлд чи өөрөө ороод үзэхгүй юу. Одоо тийм байхгүй л дээ. Тэгтээ. Тийм одоо ерөөсөө зодуур цохиорндоо биш. Зүгээр гоё бие бинийгээ ах дүүгээ гоё мэддэг те. Төгсөөд энэ салбар дотроо бие биендээ гоё тусдын те. Би ч одоо гоё доороо гоё хөрхөн түнэртэй болмоор л шүү дээ гоё. Өөрийнхөө туулсан ч юм уу туулсан амар урттай. Зүгээр яхаа өөрийнхөө явж үтсэн юугаа дүүнэртэй гоё хэлж мэлж өгж мөгмөр санагдаад байт. Тэнгүүд нэг л юм их цантай л хүүхдүүд бас мэрсэр байдаг. Тэр гэхдээ буруу. Эготой. Эгогоо ихлэ сураад байдаг шүү. Тэрийг гэхдээ яг одоо дөрөв болоод ойлгод юм байна. Нөгөө нэг ах эгч нар ингээл та нар ингээ бие биентэй ингээ холбоотой байж бие биенийхээ бүгдийнхээ нэрийг цээжлмээжлээд наа нэгдүгээр курст орж байхад манай дөрвийнх нь амар энэ ах чи хин гэдэг тэр ах чи хин гэдэг ингээл асуудаг гэсэн байхгүй. Цээжлгээл тий. Тэгээд цээжлэг байх юм бол жоохон загинж багиндаг. Та ингээ холбоотой ах хэвээр ингэж хэдүүлэн урлагийн зам бие биенийг ингээ дээш нь доош нь ингэж явна маавна гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээд тэр нь зөв ч юм шиг. Би одоо ингээд тэр ах эгч нарээс одоо ингээд мундаг явж байгаа эгч нар шүү дээ. Ингээд нэг юм дээр ингээ хүрээд ирэх юм бол маас байсан ч хамаагүй би гүгэл очин шууд очдог. Тэг чи дэгдэг би ч юм мэддэг их мундаг хөө. Тэгээд одоо тэгэнгүүт дүүнер муунаас уг нь би ч бас дөрвийн ихч болчиход байгаа шүү дээ. Нэг юмны зурганд ороод өчөө цалинтай. Гээ за ингээд цаг чинь ямар байна гэхээр юусэн орохгүй. Тийм. Одоо цалинтай гэдэг ч орохгүй. Тэр үуч цалинчгүй тэгэл явдаг л байна. Тийм цалинчгүй. Гэтэ тэр нь гоё тий. Тийм гоё гэдэг ш. Буцаагаад л. Тэгээ өчнөө хүндээ танилцсан тэгэл тэр танилцах тусмаа би биэндээ гоё хэрэгтэй байдаг нь гоё. Өндлөгийн хүмүүс болохоор энэ масс заас ихэрэл. Одоо шүлгийг мэрэгжлийн нэг үе тэнгмингийн хүмүүс зарим нь киноны гол дүр болсон. Манзан ч маасанд орж тэр чи сонио харна шүү дээ. Дээрээс ингээл. Тэгээд гоё штэ юм гоё ээлж дараатай байдаг штэ. Хөл зөөгөл гүйж явах төрөлж боддог ус. Нэг л өдөр гоё ингээл жүжиглэх байх таа гэл. Гэтэ одоо тэгэл багаар л суралцаал явж ин л жүжигчин гэдэгс амаргүй юм байна. Хэцүү юм байна. Болоор битээ сураарай гэж шөөдтэй. За урлагийн салбарт яг ийм амар шудраг бус байгаад байгаа. Эсвэл яг ийм одоо их сургууль 10 жил яг тэр би юмнаас хальсныхаа дараа юунаас хамгийн ийм дарамт нэг ийм мухай мэдэрч байна. Төгссөнийхөө дараа гэсэн үг. Тийм. Одоо ер нь одоо тэгэл анзаар гэдэг чинь тэнд киномын дээр очихор чинь найруулагч нэгэл тэр би зарим нь сайн танихгүй л дээ. Тийм одоо чи контент хийдэг гэлүү. Тэгэхээр чи илүү юм уу гэж жоох юм яжлал. Тэр чи бол кинон дээр нь очиод нэг ганц хоёр сценд нь ороод туслаад ингэчий гэж бодож. Тэнгүүд жоох яжилсан маягтай байдаг нь жоохон тийм дарамттай тэнийг юм сайн. Би одоо ямар би өөрийнхөө дураар тэр чин контент бүтээж ингэж байгаа болохоос биш. Тэгвэл тэр хүмүүс нэг юм жоохон сонин яжлал доош нь хийгээл маазраал ингэж байгаа тийм санагдаад. Яг юм салбарт одоо жишээлбэл энэ контент кино энэ салбар дотор шүү дээ. Тим хүмүүс нь бүр амар их тэгж яжлдаг. Контент алилагч. Үе тэнгийнхэн чинь тэгж шүү дээ. Адилхан нэг үе төгсч мөгсөн, дээшээ доошоо төгсч мөгсөн гарууд нэр би нэг яригч удажсэн. Сүст одоо манай сургуульд байхдаа дээд 2 3 дээш юм шиг ахигч нар ганц хөрмөрсроод олонний танил болж молцсон гарууд энэ тийм тарахаараа амар дээрээс харж мардаг. Таньж марихгүй шүү заяа. Тэнгүүтийг одоо их сургууль мургуулд байхдаа миний ахын дүү их чинь дүү. Гүрээр тийм санагддаг байхгүй хүн ирээл таньдаг яг гой нэг юм мини гитар барьдуулаад агаа нар гэдэг байсан тэр үеэл гой бодмор гоо. Хүн бай. Тийм хүн бай гэсэн шиг. Тэгэхгүй тэгээд нэг ганц хоёр одмод болчиход би л анзаарагдаал. Тэр гэлчин сайшаа. Гэхдээ биш шүү. Хүн бай. Гэхдээ яг гой зөндөө холбоотой ахч нар бол зөндөө. Яг миний яг сурж исэн үе миний 2 дугаар курс мөрс үе бол хамгийн гоё үе байсан гэж би одоо бодоод идэв. Үе тэгдэм шүү гал. Манай үе гоё байсан, танаа үе тийм байсан гэл. Үе үеийндэг дурсамж л байх. Бидний үе бол гоё өсөө багш нар бол. Ганц нэг мэрсэр тэнэг юмнууд бол байдаг шүү дээ. Тэгэхээр доошоо бол өстой гоё байх гэж хичээсэн тэгэл чадаагүй дээ. Угаасаа 3 4-т ороод угаасаа
хичээл номоо одоо нөгөө төгсөх дипломын жүжиг мүжиг гэл тийм юмд их яадаг гэсэн, ордог гэсэн. Жүжигтэй нөгөө бэлдээл тийм юм зав. Зүгээр гоо жүжигээ бэлдээл гоё бай гэж боддог болсон. Гэтэ яг нийгмийн ихтэй хахад ахч нар амар завтай хаддаг гэсэн тий. Би тэд рүүгээ орж ирэх гэж. Тий. Зүгээр ээж гал анги мангид орж ирсэн гэж идэг. Тэнгүү тэр чи яалтчгүй л жүжигээ бэлтжүүл өөр ажил байхгүй болчиход байгаа юм. Тэнгүү л нэг завтай явж идэг гэсэн шүү. За надаа нэг ийм чат ирсэн байхгүй юу? За. Сайн байна уу? Энийг ингээд танаас асуух гэсэн юм аа. Миний нэрийг нууцлаад өгөөрэй гэд. За гэсэн чинь манай сургуулийн хүүхдүүд намайг гадуурхаад үнэндээ хэцүү байна. Тэгээд бас манай дээд үеийн банд нар намайг оролдоод байх боллоо. Би нэг сургуулийнхаа хүүхдэд хүчндүүлсэн юм аа. Тэгсэн тэр яриа нь манай сургуулиар нэг тархацсан. Тэрнээс хойш манай сургуулийн хүүхдүүд маань намайг яхан гिचээ манай сургуулиас зайлаач гэж дуудаад үнэхээр хэцүү байна. Би яах вэ? Амар санагдаад байна. Йоо, наачтай. Гэсэн байна. Тэг чи хариулсан уу? Гүү. Би юу гэсэн юм болоо тий? Яа юу гэж хариулахаа мэдэхгүй. Айгу хүнд санагдсан. Тэгээд нэмэлтээр асуулт асууж чадаагүй. Тэг яг одоо энийг эн чинь оруулж байгаа шалтгаан гэх юм бол доромжлуулах тал дээр хүүхдүүдийг нэгнийхээ гадуурхаж ингээл одоо ялангуяа эмэгтэй хүүхдүүдийг амар их тэгдэг байсан шүү дээ 10 жил тахад. Намайг 10 жил тахад ч гэсэн ингээд нэг хүүхд мөхтөө үерхээл ингээл болсон бол тэр хүүхд нь эрэгтэй хүүхд нь яриа гаргадаг ч юм уу тий унцсан хөвцсөн гэсэн. Гэл тэнгууд нөгөө охиныхоо нэр хүндэд ингээд үнжсэн хотлаач байсан ингээл сэв суучдаг. Тэнгууд эмэгтэй хүүхд тэр үгнээс яхан гिचээ гэж дуудулж байгаас амар ингээд сэтгэлээр ундаг. Өөдөл тавч. Байдгийг нь мэддэг болохоор одоо ч гэсэн яг иймэрхүү асуудал байгаа юм байна да гэж ерөнхийдөө бодсон. Хоёлоо яг энэ сэдвээр ярих гэхлээр юу ярих баха? Өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боловсролын талаар ярих баг. Яг хэдэн настайдаа яг яах хэрэгтэй гэдгийг гэдэг талаар. Өөс нь нэг баг 5 за 7 дугаар ангиас эрүүл мэндийн хичээлээр үзээд эхэлчихдэг үстэй. Тийм. Гэтэ бас хангалттай бас сайн бүх юмыг детальчилж хэлж өгөхгүй шүү дээ. Яг үерхэл яг ямар хуу процессор явж яаж байгаа тийм нөхцөл байдал үүсдгийг гэдгийг талаас. Хоёул яг энэ талаар ярив. Одоо би зүгээр өөр дөрөв жишээ аваад ярих гэж бодоход одоо жишээлбэл 10 жилд одоо нам замын одоо наа чи яг хэдвэр анги хөлт гэдгийг хэлээгүй юу? Хэлээгүй тий. 10 жил гэхэр нэг за бодвол 7 8 9-р англи байх л та. За жишээлбэл за дээдлэн за 10 жил дотроо 7-оос дээшээ гэд бодъё. Тэнгүүд би өөр дөрөв бодохоор 10 жилд яг нөгөө яг саяны хэлсэнчлэн эрүүл мэндийн хичээл дээр бэлгийн боловсрол амар ингээд муу байдаг л да яг зөв нэг юм номон дээр нэг юм хоёр юм ихтэй эмхтний шалдууны зурган дээр л заагаад байдаг байсан болохоос ш. Энэний одоо муу үр дагавар сөрөг үр дагаврыг ярьдггүй байсан. Тэгээд хүүхд бол хүн болгоны над шиг айцтай байсан уу, айцгүй байсан. Би одоо жишээлбэл эмхтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохоор л амар муухай гэж боддог байсан. Ягаад ч юм сонио. Тэгвэл хүүхд болгоны боддог бодол нь өөр юм шүү. Зөв нөгөө тэр нөгөө нийлээд байгаа 10 жилийн нийлээд байгаа найзлаад байгаа хүмүүс хүн болго өөр өөр гадаг ш. Тэнгүү нэг нь гоё. Ингээд одоо жишээлбэл үзэж харж байгаа юмнасаа тий. Одоо жишээлбэл порно кино үзэж жоох хүүхдүүд ингээд 7-8-аас үздэг ч юм тэнгүү гоё. Энэ ёстой гоё гэд бусаддаа ингээд буруу юм сөрөг ингээд үлгэр дуурайлал болоод байгаа болохоор нэг нь ингээ гоё гэд бодчихоор нөгөө хэднээс дагаад гоё гэж бодчихдөг нийтээрээ. Тэгэхээр нэг юм нийлж найзалж байгаа хүүхдүүдэд л амар юм байгаад байна л да. Гол нь үзэж харж байгаа юмнасаа ч юм уу. Одоо жишээлбэл бид мэдээ хийж байгаа контентн дээр тийм юм байхгүй шүү дээ. Зүгээр юм одоо найзлах нөхөрлөх аавж байгаа хайрлах малах. Тэрийг үндэ 10 жилийн хүүхдүүд аав ээж нэг тэгдэг шүү дээ. Хүүхдүүд тараал хэлүүлээ, инглээ тэглээ. Тэнгүүд яг тэр бэлгийн боловсрол тал дээр нь аав ээж нар нь ерөөсөө анхаардаг өмөртлөө зүгээр нэг хальт өнгөцгөн бид хэдийний хийж байгаа юм дээр дүгнэдэг. Тэнгүүд хамгийн нэгдүгээрт аав ээжийн одоо хүүхдүүдтэй цаг гаргаж ярилцах одоо энэ харилцаа хандлага амар хэцүү байхгүй болчиход байгаа. Ямар ч тийм хараа хандлага байхгүй. Тэнгүүд цаандаж аав ээж нь цаанаа бас хэцүү болчиход байгаа. Нийгмийн асуудал. Цалин, мөнгө баг, төгжрөл ингээл стресс ингээл анхааралтай ингээд анхаарал хандуулж чадахгүй, цаг байхгүй, завгүй. Шатандаа л амар хэцүү болчиход байгаа. Тэнгүүд 10 жил сургууль болгонд нэг юм сэтгэл зүйч гэж юм одоо ер нь байд юм болов уу? Мэдгүй байна. Бидний 10 жил байгаагүй бах тийм. Байгаагүй. Нийгмийн ажилтан л байсан шүү дээ. Тийм, нийгмийн ажилтныг хальт мулт загиндаг. Тэнгүүд ерөөсөө л энэ хүүхдүүдийн нэг үзэж харж байгаа юм л байна уу? Одоо мэдгүй яамаар юм бол.
Түрүү хэлсэн нөгөө үе үеэрээ өөр байгаад байна. Цаг үеэрээ өөр байгаад байна. Тэнгүүд нөгөө хүн сонсохгүй байна. Одоо жишээлбэл иймэрхүү подкастууд юмнууд ч гэсэн гоё хүүхдүүд гоё үзүүл тий. Тэндээс хэрэгтэй мэдээлж байна, хэрэггүй мэдээлж байна. Тэнгүүд 10 жилийн саяны охины жишээн дээр ихтэл сургуулаараа ярьж ийн гэж тэгж шít. Өдөр ярьж байгаа хүүхдүүд амар тэнэг байгаа байхгүй. Сошиал дээр ч гэсэн нэг хүн ингээд сөрөг комент хийгээд эхлэнгүү дагаал хүмүүс сөрөг комент хийгээд эхэлдэг шít. Тэр шиг 10 жилийн хүүхдүүд ч гэсэн ингээд саяны асуудалтай нэг ингээд бод юу гэж хариулах хэвчээ биш ээ. Ястай бити. Зүгээр бити шөнө оройгоор бити тэн. Найзаж нөхөрлж байгаа хүмүүсээ бод. Зүгээр хичээлэл хараал эцэг хичээлэл гоё хийлтэй тэр чинь. Би бол 10 жил байхдаа ер нь бол дими тэндэг байсан. Золбон байсан. Гэхдээ би хичээлээ яаж хийж байгаа л хийдэг байсан. Хамгийн зүгээр гол нь сатаарах юм чи хичээл ном. Жишээлбэл эсвэл гоё дугууланд яв, секцэнд яв, спорт, гэрэл унтарчлаа. Эрэгтэй хүүхдүүд бол одоо үе тэнгийн дээрлэхэлт одоо энэ саяны ангийнхаа охиныг тэглээ инглээ, үеийнхаа охиныг инглээ тэглээ. Эрэгтэй хүүхдүүд бол зүгээр юм сатаарах, өөрсдөө хөгжүүлэх, секцэнд явах, дугууланд явах. Жишээлбэл би зүгээр юм хөгжмийн дугууланд явсан болохоор ийм төлөвшөлтэй, хүмүүжлтэй ч юм уу болсон байх гэж бодоод байгаа. Ийм охтууд болохоор охтуудыг гоё ээж нар нь ч юм аав нар нь ч юм уу ярилцаж зөрүүлээд гоё аав ээжигээ гоё сонсдог. Тэгээ тэнгууд энэ үе тэнгийн дарамт дээрлэхэл за тэр бүр тэр хүчрхийл юу гэсэн үг юм бэ та. Зүгээр л сатаар хичээл намаа хий. Бити ийм бай. Хичээл намаа хийгээл явах юм бол нэг л өдөр гоё ах шиг болно шүү. Ер нь л зүгээр тийм байхгүй гоё нөлөөлж гоё юу яах хэвээр. Өөрийгөө сатааруулж өөрийгөө хөгжүүлж чадах юм бол өнөөдөр Монгол гоё ингээд байж болохоор байгаа байхгүй дүүнер тий. Дүүнер маань одоо залуу үеийн дүүнер маань бүр гоё болцсон. Бүр гоё хөгжих юм бүх юм нутсан дээр нь байна. Тэндээс заавал муухайг нь авч яхаар гоё дууны дугуйр нэмж гоё дуулаад дуугаар гоё coverлоод хүн болгон гоё дуулчин рэпер болох бүрэн боломжтой. Хүн болгон утсаараа контент хийх гоё боломж байна. Тэнгүүд ядаж л гоё сошиал дээр гоё нөлөөлдөг юм. Үе тэнгийнхэнтэй гоё нөлөөлдөг юм 10 жилийн хүүхдүүд гоё контент одоо хүүхдүүд бисийг хийгээл юм л та. Тэнгүүд гоё сатаар гарч ор найзуудтайгаа гоё дугуулan секцэнд яв. За тэр 100 мөн тэр 100-ны тэр шоу маун дээр бол хүүхдүүд бол пим барьж марцсан тэр бол амар тэнэг харагддаг. Өөрсдөө тэнэг гэдгээ мэдэхгүй тэгэл сагаалаад хүүхдүүд ба шүү дээ. Тэгэл тийм хүүхдүүд бол тэгэл явандаа тэгэл та нарын захын хонь очиод үзэхгүй тэр ах нар шиг л болно шүү. Янз л таа тэгтээ яг тийм юм гэлж бас хэцүү. Тэгээ тэр болгоноос аль нь зөв аль нь буруу да шүүлтүүл хийх боломж одоо яг хүүхдүүдэд байгаа ахгүй. Тэгээд яг зөв замаа сонгоод зөв зүйл рүү өөрийгөө чиглүүлээл өөрийгөө л аварна. Ер нь хүн өөрийгөө л аварна шүү дээ ямар нэг зүйлээс. Хүрээл чухал. Тий хүрээлээ бас амар чухал. Найз нөхөд гэдэг бол амар чухал. Үнэхээр чамайг буруу зүйлд уруудтаад одоо жишээлбэл энэ 10 жилийн дүүнер мөнөр ингээл бие биентэйгээ дарвал пим ууж үзэх мүзэх гэдэг асуудал одоо жишээлбэл зүгээр би яг өөр дээр жишээ татаад ярьчих. Яг 10 жил би 7 дугаар ангид анх пи ууж үзсэн. Тэнгүүд миний яг найзал тэр үед найзалдаг байсан нөхөрлөнийг нийлдэг байсан гарууд яг 7 дугаар ангийн хүүхдүүд гээд би одоо ингэ бодоход 7 8 дугаар жоох хүүхдүүд харагдаад байгаа байхгүй. Яг тийм байхдаа бид нэр пи ууж үзчихсэн гэж бодохоор би үнтэйгээ дарвна. Гэр орносоо аав ээжийнхаа мөнгнөөс сулгаа хийн. Тэнгүүд тэр үедээ би ингээд яг бас өөрийгөө би бодсон. Өөрийгөө хүн өөрийгөө л юмнаас ингээд сэргээлж юмнаас хамгаалж чадсан шүү дээ. Тэнгүүд энэ буруу юм байна. Би ингээд яваадах юм бол аав ээж маань ч тоохгүй, хичээл ном сургуулийн найзууд маань ч тоохгүй юм байна. Хөгжмөөж тоглож чадахгүй амар тэнийг юм байна. Золбин санагддсан байна. Мухаа юм тэнэг санагддсан байна гэдэг юм өөрийгөө ингэж бодсон учраас тэр найзтайгаа найзлахаа болсон. Тэнгүүд одоо ч гэсэн дүүнер маань ч гэсэн тэгдэг баймаар байгаа байхгүй. Муу зуршилт уруу татчих байгаа юм чи зүгээр зайл. Би зүгээр өөрийнхоороо гоё өөрийгөө хөгжүүлмээр байна. Би бол одоо тухай одоо 10 жил рүүгээ буцах юм бол яг талаар л хөгжүүлмээр санагдчих. Бөхөөрч хичээлдэг ч юм уу спорт урлаг холиол. Зүгээр нэг өөрийгөө л сатааруулах гоё юм хоббитой болж чадах юм бол муу юмс хол байж чадна шүү дээ. Гоё одоо чи амар сүүлийн хүүхдүүд чи ядж байхдаа амар царайлагч болсон идэж ууж байгаа юмдаач байна. Өндөр тий амар өндөр. Тэр гоё өндөр хөөрхөн царай нуруу би хаагчмаар байгаа байхгүй. Тий шүү дээ. Энэ ах шиг юм царамут юм байж болоод тахчих. Таныг царайлаг бишээ царамут гэхгүй хаа.
Уул нь хөрөх штий. Зүгээр л гоё дүүнэр юм гоё бие хаатай, гоё юм өсвөлөн, гоё юм сэргэлэн юм бүх хөгжиж байгаа цагт өөрсдөө гоё хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэж юм уухай золбон юмнуудтай бити нийлж дарив те. Тэнгүүд уруу татж байгаа мен зэний үеч ах нар нь байгаа ш доош дүүнэр мөнрийгээ. Одоо тэр нэгийн зодоон зөхөө хийвэл гоё харагддаг. Даривж ууж идэхээр гоё харагддаг юм гэж юус байхгүй болчиход шүү. Шүү байгаач хүн. Тийм, уусаа байгаач хөө. Стил мухай л. Тийм. Тэгээ одоо тэнгүүд сошиал одоо жишээлбэл подкаст үзээ сууж хат ийм ярьж байгаа агч нарыг харахаар яг тэр чи өөрийнхөө нэг тодорхой хэмжээгээр дүүнертэй нөлөөлж байгаа болохоор л ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс биш ямар ч хаамаагүй яриад байвал шаашаа гэж бодсон шүү дээ. Тэнгүүд зүгээр өөрийнхөө туулснараа өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжээл хүмүүс хуваалцж байгаа учраас энийг үзэж байгаа дүүнер мөнөр байвал одоо чиний хүрээлэл тунд юм жоохон л юм чамайг хоош нь татсан байвал тэрийг кэнселдэж сураарай. Аав ээжийнхээ үгэнд ороорой. Аав ээж чи мөх биш шүү. Аав ээжийг хайрлаарай. Хамгийн гол нь эмэгтэй хүнийг хайрладаг байгаарай, тий. Охтуудыг л охтууд л хөөрөх штэ. Би бол одоо бодоход 10 жилийн ангийн охтууд хөөрөх санагдаад тий. Ийм хөөрх улаан хатагтай. Тэгэл хичээлээгээл ингээл явчихдаг. Тэнгүүд ангийнхаа охтуудыг гоё хайрлаарай л хичээлээ да. Тэгэл ерөөсөө л муу зуршлаас салцгаая. Яа. За. Хойлоо сүүлийн асуулт. Ямар хурд юм бэ? Сүүлийн асуулт жоо хүнд. За. Тэгээ нэг амар бас хүндч биш ч гэж магадгүй. Сэтгэл готрлыг юу гэж боддог вэ? Та сэтгэл готрол орж исэн үү? Сэтгэл готрол ордог. Би юу амар сэтгэл готрол ихтэй шүү дээ. Зүгээр нэг юм бодоод тэрийгэ бүр гүнзгийрүүлээд тэнгүүд намайг ингээд эргэн тойрныхоо би бүхэн рүү өсчээл чи намайг тоохгүй юм. Би ингээд ганцаараа мэдрэмж аваад сэтгэл готрол бол яг тэрийг даван туулж чадах юм бол хүн бол дараа нь дахиж сэтгэл готролд орохгүй ч юм уу тий. Амар ганцаардвал мэдрэмж авахгүй. Ер нь амар ингээл жижигхэн юм дээр сэтгэл готраад тэрэндээ гутраал яваад байдаг. Өөрийгөө одоо ингээл жишээлбэл ингээд сошиал дээр ингээл ганц хоёр сонин коммент уншиж хараа сэтгэл готролд би орчдөг. Тэрийг нь бодоол. Тэгэхээр би тийм юм болов. За болдог ч юм уу дөө контент хийхэ болдог ч юм уу. Тэгж хэлсүүдээр хүртэл байдаг штэ. Та нар шиг энэ сургуулаа 4 жил сурч төгсчөөд юм мэрэгжлийн юм байхгүй гэл тэнгууд чинь төгсөөд нөгөө өстой яг нөгөө мэрэгжлэрээ төгсчөөд ажлын байр нь хэцүү хар мянган хүн байгаа тэр дундаас алцаад гараад ирэх хэцүү. Тэнгүүд энэ ч өөрийгөө болохгүй л өөрсдийгөө бас нэг бүтээчих гээл сошиал контент хийж үзээл ингээл явж байгаа. Тэнгүүд сошиал дээр нэг хэсэг тийм коммент аваад гутраад бүр болиоч гэж бодож суудаа хүртэл байд. За болидөө гэл. Тэнгүүд яг сэтгэл гутрал гэдэг зүйлийг өөрөө яг давж тэрийг өөрөө яг тэр сэтгэл гутралтай халалцаж тэгээ давхар бас хажууд байгаа найзтайгаа ч юм уу нэг хамаагүй гудамжинд нэг сууж сахтай очиод байгаа ярилцвал би яг нэг шүн ингээд жоохон халамцуу яг нэг сэтгэл готролд орцсон үе. Тэнгүүд би яг сэтгэл готрлоо яаж яг тэр үед амар давж яасан гэхээр би яг гудам таарлцсан хүн болгондоо та өнөөдөр хөрх харагдчихээн. Та амар гоё харагдчихээн. Ингээд уйлал яваад байгаа шүү дээ. Тэнгүүд яг хүн болгон тэгээ хэлсэн хүн болгон өгөөдөөс хараад инээмсэглээ тэнгүүд би яг тэр үед нэг амар хүнд үед гэж давж исэн. Зугаал нь хүн дотоод сэтгэлээ хүнд уудлах хүнтэй ярилцах одоо чиний хэлдгэр хүнийг амар гос чи амар сонсоод штэ. Тэгвэл яг чамд ингэ яриад амар байгаа байхгүй би бол тэнгүүд яг хүнд гоё ярих нь чухал юм байна. Юу ямар ч хүн байсан амаг танихгүй хүнтэй чамааг очиод уушлаараа хаа хоёлаа нэг нийш ороод гоё ярилцчихгүй та намайг нэг сонсоод өгөөч. Уйлаад чамааг хүнтэй ярилцах нь чухал. Тэгвэл буглаад яваад байвал буглаад яваад идэм бил. Би ч ер нь тийм төрлөө шүү ярилцахгүй буглаад яваад идэг. Тэгж жаад гинт нэг юм жоохоо юм нэг намайг хаппи болгосон юм байв. Буцаал мартчихдаг. Тэнгүүд хүн болгон янз янз өөр хүлээж авдаг хүмүүс байгаа л та. Дотроо өстө жинхэнэ хинтээч ярихгүй гэл улам гутраал анзаарэгдэн штэ ингээл мэдрэл монтаж юм шиг болчдөг хүмүүс байдаг штэ. Тэнгүүд тэр хүн болгон сэтгэл готролтой. Хүн болгон дотроо сэтгэл готарч авдаг зүйл зөндөл баг. Тэрийг хамгийн гоё давж тулах арга бол ярилцах. Хүн сэтгэлээ гаргах, тэрийг хүнийг сонсох. Тэр л юм бэл. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ угаасаа. Тэгэл яг л нэг хүнд нэг юм одоо жишээлбэл хүүхд байхдаа ингээд айлын хүүхд зодуулж орж ирчээд аав тавуулчихаар нэг гоё болчихдээ шүү дээ. Яг тэрэн шиг л
яг юм бууглаад байгаа зүйлийг хүнд ярьчвал тэр сэтгэл готрол гэдэг зүйл бол зүгээр төр зургийн л асуудал. Тэгж л бодож байна да. Тэгээ гоё хүмүүс ингээд тэр асуудлаас гарахын тулд ингээд ярилцах шаардлагатай байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүнд ингээд хэцүү байх юм бол тэрийг нь гоё сонсоод өгчдөг хүн байгаарай. Хүнийг ингээд гоё сонсоод заавал зөвлөгөө илгэх хэрэггүй шүү дээ. Ингээд нэг тийм тэрийг нь мэдэхгүй ч гэж бодлоо. Зүгээр л сонсоод ингээд тайвшруулад нэг гоё эрхлүүлцдэг байхад л тийм хүнийг гоё эрхлүүлээд нэг юм сайхан үг хэлээд магтцдаг байхад л ер нь энэ нийгэм айгуу гоё болох гэдэг юм шиг л. Ялангуяа эмэгтэй хүнийг. Тийм гоё эрхлүүлээ. Тийм эмэгтэй хүнийг гоё эрхлүүлээ. Танихгүй эмэгтэй хүн байсан ч гэсэн тий гоё гадаа явж хат нь хаалганы олгож байгаа. Та хэр хөр харагдаж байна гэдэг эмэгтэй хүнийг хөөрх штэ. Танихгүй эмэгтэй хүмүүнтэй таарад энтэн таарад гоё хаалганы олгож өгөөд өдрийн гэдэг ч юм уу. За жишээлбэл зүгээр эмэгтэй хүнд нэг л гоё үг хэлэхэд тэр эмэгтэй тэр өдөржингөө гоё юм хаппи болоод. Ерөөсөө л цэцэг шиг хөвгтөдөө л хайрлаа та. Гэтэ үнэ. Ээжигээ л хайрладаг шигээл эмэгтэй хүнийг хайрладаг байх хэрэгтэй. Хүн болго ээжтэй хайргүй юм хүн гэж байхгүй шүү дээ. Энэ хорвоо дэлхий дээр. Энэ хорвоо дээр чамайг хүн болгоо төрүүлээд өгсөн учраас нэгдүгээрт эмэгтэй хүнийг хайрлал, хоёрдугаарт эрэгтэй хүнийг хайрлал гэдэг байхгүй. Хүн хүнийгээ л хайрлал. Тийм, эргэн тойронд байгаа бүхэн. Тэгэл гоё эерэг одоо нийгэм ч амар стресстэй байгаа шүү дээ. Ер нь бол одоо миний мэдхийн 4-5 жилийн өмнөхөөс одоо бол бүр арай л дэндүү байгаад байгаа. Гудамжинд ингээл ядадаглал урдуур нэг машин орчхоор стресстэй сигналууд хараал. Тэр болгонгой хүлээцтэй тайван л байж л чадвал бидэд одоо 1000 одооны улс нийгэм төрн хэцүү байлаа гэх хоорондоо гоё байвал бас гоё шүү дээ. Тийм шүү дээ. За даагуура уулных нараа гэх. Тийм. Уулных нараа гоё хаппи байцгаая. Тий. За өнөөдөр ирж ярилцсан дэм гахта баярлаа. За тэгээд хурж оролцуулсан үлдээ баярлаа. Тэгэд энэ өстө гоё подкаст байна. Угаасаа би орё гэж бодож байсан чинь наваг үлээ ор гэсэн. Тэр нэс нөгөө шоколадыг аваад өгч. Тий. Шаргийг. За энэ болохоор ийм Руско гэдэг ийм гар ингээд ийм хувийн. За. Үйлдвэрийн чихэр ихгүй юу? Энэ болохоор шоколад юм аа. Ийм одоо цагаан сар болох ч байгаа болохоор би зүгээр ийм шагааны хэлбэртэйг нь авсан байхгүй юу? Тэгээ тэрнээс биш ерөнхийдөө өөр янз янзын гоё хэлбэртэй байдаг. Тэгээд энээсээ нэг жохон дээчийг нь амсаарэ гэх гоё амттай. Энэ яг гоё хэлбэртэй тий. Гэтэ энэ хүүхдүүд ч андуураад яг вэ? Жоо хүүхдүүд бас хамаагүй бариулж байна тий. Энэс гэтээ өөр хэлбэртэй шоколаднууд бас байгаа. Зүгээр цагаан сарт болж байгаа болохоор ийм шагаан хэлбэртэй төрөл гарсан байгаа. За тэгээ үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжээрэй. Тий. За баярлалаа. Талцаа таатай. Их дайжгүй юм байна. Их дайжгүй хүүхдээ шүү. За ингээд манай өнөөдрийн үүлэн донд подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Ирж оролцсон Темк ахта баярлаа. Үүлэн донд. Баяртай. Баяртай гэрээ. Баяртай. Тэр ирээд байх намайг айнсан шүү дээ. Амар айнсан шүү. Чи ганцаараа гэсэн гэж юу? Ингээд хүй баяртай гээл уцаа оролдоод болцсон юм. Болоогүй юм уу?